За бид нар ингээд энерги ядаргаанд ормооргүй, мөнгөний урсгал, ажлын урсгалаа хаамааргүй, за мөн гаднаас орж ирж байгаа энерги нөлөөлөлд давтмааргүй байдаг тийм үү. Гэсэн хэдий боловч нэг мэтгэд энерги ядаргаанд орсон, нэг мэтгэд ажил төрөл мөнгөнд ингээд саад гацалт үүссэн, нэг мэтгэд гадны сөрөг энергиудын нөлөөллийг өөрийн энерги өөрийн биеиндээ оруулсан явж байдаг. За тийм учраас яг ийм үед танд энерги цэвэрлэх, энерги хамгаалах, за мөн нэг сэргээх арга хэрэг болдог. Мэдээж маш олон аргуудыг оруулдаг. Гэхдээ би нэлээд эртний, маш хүчтэй, нэлээд гоё аргыг танилцуулах гэж байна. Энэ арганы онцлог гэвэл мөнгөний урсгал, за мөн ажлын урсгалуудыг маш гоё зөөлөлж өгдөг. Таны энергийг гоё цэвэршүүлж өгдөг. За мөн сэтгэл санаа, стрессийг гоё арилгадаг, сэтгэл санааг маш гоё өөдрөг болгодог гэд одоо яриад байвал маш олон ач холбогдолтой арга байгаа. За энэ нь бол кофетэй ванта усанд орох усан засал хэмээх одоо арга байгаа. За ингээр танд орц найрлагууд хэрэг болно. Сайн чанартай гоё кофе, за мөн лаврын навч, мөн та хүсвэл далайн давс бас нэмж болно. За ингээд та кофегаа нэг 500 г усанд 3-4 аяга өтгөн кофе одоо бэлтэж гинэ гэж бодоод зөөлөн гал дээр сайхан удаан буцалгах нь нэлээд гоё өтгөн буцалгах тусмаа сайн. За үүн дээрээ лаврын навчийг нэмнэ. Гэтэл лаврын навчаа бол та өөрөө хүслээрээ мэдрэмжээрээ нэмж болно. Игцэн гих зүйл бол байхгүй. Лаврын навчаа нэмээд мөн лаврын навчтайгаа ингээд зөөлөн гал дээр удаан буцалгаад гоё хандыг нь гарганаа. За энэ ингээд лаврын навчтай кофетэй усаа усанд орох ванта усандаа нэмээд усанд орохтой ашиглана. Эргэн тойрондоо хэрвээ лаа асаахыг хүсэх юм бол цагаан өнгийн лаа асааж болно. За ингээд энэ арга маань биетэй альжаал ядаргаа гаргана. За ер нь ингээд гоё энергитэй зөөлөлж өгнө, цэвэршүүлж өгнө, хамгаалж өгнө. Ажил мөнгөний урсгалуудыг нээхэд, дуутахад, идэвхжүүлэхэд бас тос олдог учраас та нар маань бас ингээд мөнгөтөн гаццсан юм шиг, ажилтай нь гаццсан юм шиг те ингээд нэг юмд явах гэхээр нэг юм эрч хүч, цэнэг байхгүй юм шиг мэдрэмж гарах юм бол энэ аргыг бас ашиглаад үзээрэй. За үүн дээр нэмээд та хүсвэл далайн давс нэмж болно. Хэрвээ та далайн давс нэмлээ гэж бодоход гаднаас орж ирж байгаа сөрөг энергиудыг маш сайн хамгаалж өгдөг. Ерөн олон хүнтэй уулздаг, янз бүр энергитэй хүнтэй уулздаг, харилцааны ажил хийдэг, хүнд одоо эмчилгээ хийдэг, хүнийг идгээдэг, ангаадаг төрлийн ажлуудыг хийж байгаа хүмүүс бас энэ усан засалт буюу кофетэй, лаврын навчтай, далайн давстай усанд орох юм бол одоо маш гоё энергийн цэвэрлэгээ олж өгдөг. За ингээд та нар маань хэрэгжилж үзээд үр дүнгээ одоо комент байдлаар хуваалцаарай. За энэ аргыг би сүүлийн тэргэл сарнаар өөртөө ашигласан, маш гоё үр дүнгээдэг авсан, маш гоё энергиуд маань хөдөлгөөнүүд орсон. Тэгээ маш их ядарсан энерги ядаргаатай байсан тэр альжаал ядаргаа минь тайлагдаад бас нэлээд гоё амарч авсан. Ингээд та нартай амжилт хүсье.